Дизайн боксын энэ удаагийн дугаард нэлээд онцлогтой зочин ирсэн байна. Ивент дизайнер Ундармаа. За, сайхан үйлчж байна. Сайхан Ундармаа. За, Ямка. Ундармаа. За, мэрэгчлийн үед одоо график дизайнер мэрэгчлээ төгссөн тийм график дизайнер. Тэгээд яаж явж байгаад энэ ивент дизайнер гэдэг мэрэгчлэл рүү урсан орваа тий? Тэр тухайгаа яриул. За, би яг 2010 он сургуулаа төгсөөд хэвлэлийн дизайны чиглэлээр 2 жил ажиллаж агаад тэгээд яг тэр компанид ажиллаж байгаа хугацаанд манай одоо яг Sound of Mongolia-гийн захирлууд манайдаа санал тавьсан. Манай дээрээ дизайнер хийгээч юм. Тэгээд Sound of Mongolia-д 2012 оны 6 сард ажилдаа тэрнээс хойш 22 он хүртэл 10 жил тасралтгүй ажилласан. Ямар үнэтэй. Яг Монголд бол яг тухайн ивент дизайн гэж үс байгаагүй. Тэгэл график дизайнераар тийшээ хүрэж авах маш хүндрэлтэйсэн. Сурах маш их байсан. Чи өөрөө шинэ салбар шинэ юу болоо явчихж шүү дээ. Дизайны нэг бас нэг чиг хандлагатай нэг өөр тий. Чиглэл гэх юм уу да. Тийм. Хийсэн ажлуудаас тий. Үгүй төгсөөд 2 жил хэвлэлийн компанид ажилласан. Хаана ажилласан? Minix Design гэдэг хэвлэлийн компанид яг хэвлэлийн дизайнераар ажиллаж байсан. Тийм. Тийм тэгэл тийм тэгээ шууд Sound of Mongolia тестнэ. Sound of Mongolia ч юм бол одоо олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг. Тэгээд олон төрлийн зарах хэмжээнүүд бис илүү бас өөр чиглэлийн байгаад байдаг хаа тийм. Үгүй. Үзэсгэлэн байгаад. Үгүй зөвхөн арга хэмжээ, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулдаг компани. Тэгээд одоо чи дизайн хооцоолдог гэсэн үг шүү дээ. Тийм. Ерөнхийдөө нөгөө арга хэмжээнийхээ эхлээд брендингийг гаргана. Тэгээд тайз тогтчлтын зургийг гаргана гэсэн. Хамгийн одоо анхны ажил чи ямар ажил? За миний Sound of Mongolia дороод хамгийн анхны ажил гэх юм бол сөгнөө байсан. Их сөгнөө гэдэг талбай огт гардаг арга хэмжээлтэй. Тий, хамгийн их. Тийм. Апуг тий? Апуг гэх шиг. Эмсэс. Эмсэс хөслөө. Монголч нарийн өөр шар арны нэг арай өөр тийм. Алтан хөдөлгөөс шүү дээ. Entertainment одоо арга хэмжээ нөгөө хүндэтгэлийн арга хэмжээний тайсан мэдээж ялгаанууд нь өөр өгдөг бах. Тэрэн дээр одоо тэр шийдэл одоо юу идея мэдээ санаагаа яаж олгоод дизайнер хүний хувьд? Яг хөө тэгэл нөгөө нэг бусдын жишгээр олон улсын арга хэмжээнүүдийг сайн үзнэ. Бичлэг тийм. Судалгаа билээд юм шүү дээ. Тийм тэгжээж гаргана. Бас нөгөө нэг монголчин арай жоохон өөр шүү дээ. Тэгээд зарим үндэснийхээ уламжлалыг шингээхин тулд түүхээ судална. Тэгээд ерөнхийдөө судалгаа сайн хийж авал тэгэл зураг гаргана. Нэг ажил дээр нэг хичнээн цаг хугацаа зарцуулж байна. Ер нь бол янз бүр яагаад тэгэхээр зарим захиалга маань маш цагт болж орж ирдэг. Одоо нэг 7 хоногийн өмнө ч юм уу эсвэл 3 хоногийн өмнө ч орж ирдэг захиалга. Манайхан ч юм уу тулгадаг шүү дээ. Зарим нь бол сарын өмнө 2 сарын өмнө ч байгаа. Том олон улсын арга хэмжээнүүд бол угаасаа нэг жилээс 6 сарын өмнө ороод ирдэг байхгүй. Би тэр нөгөө чиний зургийг нөгөө паланы хэлтрүү харсан нөгөө төлөвлөлт нь айгуу чухал гэдэг юм лээш. Нөгөө хүний хөлийн эргэх талбай малбай тэ нэг стандартууд юм бас айгуу зөв юун дээр харсан харагдчихлээ. Олон улсын арга хэмжээнд төр хөвчлэн тэрийг айгуу шаарддаг байхгүй. Жишээ нь хүн яг хаана буугаад айл өнцгөөс айл хүртэл алхах уу. Тэгээд тэр хооронд жишээ нь зайгийн тодорхойлно. Тэгээд тэр зайд нь харуулж нөгөө нэг тогтчлтын ажлуудыг хийж хүсдэг. Тэгэхээр тэр нь тийм төлөвлөлтөөс хамаарна тий. Тийм план аягүй чухал байдаг. Тийм билээ. Би сая зургууд чинь нөгөө бүтээлүүд чинь харж байхад тийг санагдсан. Тийм. Одоо хамгийн том ажил чинь юу ажил? Хамгийн одоо ажил урссан шүү дээ. Ассан ажил. 2017 онд тийш тийч гадна дотны аягүй том олон хүмүүс очиж ирсэн тий. Тийм. Ерөнхийдөө ассан юу юм хариуцсан тийм. Бүх тогтчлтыг хариуцсан. Ерөнхийдөө ассан маань өөрөө 11 салбар хуралдаан Монголд болсон. Тэгээд үндсэн хуралдаантай. Тэгээ нөө бас нэг хүлээн авалтын харин дэмэртэй арга хэмжээнд нийлээд ерөнхийдөө нэг 13 арга хэмжээний тогтчлт байсан. Тэгээд бас нөгөө нэг зочдтой Монголд буухаас нь эхлүүлээд буян тухаас эхлээд бүх тогтчлтуудыг хийж эхэлсэн. За New Garden маань хамт олон
маш гоё юмсыг хоолойг бид нар тавцарч тавьсан байна. Яасан ч гоё чимэглэлтэй. Тэгээд New Garden-ийнхаа гоё хоолыг хамтлан идцгээе тий. За баярлалаа. За амтаа хоол амттай байв. Маш амттай байлаа. За New Garden манай энэ лаунж ресторан манай чадварлаг тоглогч нар сая хоолыг хийж өглөө. Тэгээд эдний байрлал их гоё хоол амттай. Байрлал нь болохоор 104 замын нөгөө Бензолонгийн чангаарлалт Old City House City Tower тий 11 дахь байрлал. Саттай. Шилэн бусаатай орой бол хоот маш гоё харагддаг их гоё лаунж байна. Чадварлаг тоглогч нарт нь баярлалаа гэж хэлмээр. Ер нь бол мэдээж хэрэг заавал хорлохгүй бүх арга хэмжээнд мэдээж хэрэг нэг хүлээн авалтын зураг авахулдаг тийм ямар хуралд очсон ямар арга хэмжээнд очсон гэлтэх юм бол зураг авахулдаг самбар байх ёстой бас нэг хүлээлгийн орчин байх ёстой. За тэгээд олон улсын хуралтай жишээ нь орчуулгын хэсэг тийм бас хэвлэл мэдээллийн хэсэг гэдэг тусдаа хэсгүүд байх ёстой. Гэхдээ заавал тэрийг хурал гэж ангилахгүй л тийм бүх арга хэмжээнд одоо тэр тэмцэлүүд нь заавалшгүй байх шаардлагатай зүйл байна. Тэр чинь гоо задлал шинж хэлж байгаа гоё. Гурван ингээд томдоо ичгэр хүн гэж гэдэг шүү дээ. Энэ сайн тэр жижиг юмуд гэсэн бид нар анзаарахгүй гэж. Халдвар асуусан шүү дээ нөгөө тий entertainment юуны тайз нэгөөр тий хүндэтгэлийн арга хэмжээ нэгөөр формууд өөр энэ ч нэг дандаа 3 өөр юмуд байгаа шүү дээ тий. Би одоо яг тэрийг өөр гэж тайлбарлаж чадахгүй байхгүй юу? Яагаад тэгэхээр миний хувьд бол яг тэр чинь бүгдээрээ адилхан. Яг л нөгөө өдөр тутмын хийдэг 10 жил хийсэн учраас эсвэл өдөр тутмын хийдэг ажил маань болсон ч юм бүгд надад яг л амархан гэдэг шиг. нэг л ингээл юугаар яадаг яг хуу тухайн цаг үед тэгээд арга хэмжээнийхээ нөгөө жанраас шалтгаалаад тайзны хийцлэл лед дэлгэцийн том жижиг гэл тэрнээсээ хамаардаг учраас тэр нь л өөр байдаг учраас нөгөө доторх юм бүх тогтчлтууд нь бол ерөөхдөө адилхан байдаг. Миний нөгөө асуух гэдэг юм чи юу байхгүй нөгөө барсаа ярьж задлаа тэгээд мэдээж яхаа шин тэр чи одоо акустик айгуу чухал байх хэвээр гэрэлтэй мэдээж нөгөө чирээ альтрууны стандарт байдаг шүү. Одоо мэдээж нөгөө хурцлууд яг нүдрүү гэрэл тусгаад байхгүй байж мэдээж тэгээд одоо тэр хүмүүст сонсгол нь яаж байх юм те. Тэгэхээр чи нөгөө хөгжмийн нөгөө сонсголын нөгөө акустик дээр яаж ядیں гэрлүүдээ өгөө нөгөө өнцгөө яадیں би тэр тухайн л ярьж байгаа. Тэгээ нөгөө камер одоо зураг авалтанд асуух нөгөө зогсох хэсэг байна те. Тэр тухайн л би асуугаад байгаа байхгүй. Аха. Ер нь бол ингээл дээ би ганцаархан нөгөө зураг гаргаад тэр арга хэмжээ чинь бүхэлдээ болчих асуудал бол биш байхгүй. Жишээ нь нөгөө нэг хөгжмийн инженер техникийн ажилтнууд лед дэлгэцийн техникчид тийм инженерүүд тэгээд тайз каркас зогсордог багийнхан ингээд тэр бүх хүмүүс нийлжээж нэг цаг зав хоорондоо уялдаад ярилцчих шийдэв юм биш үү? Тэр нөгөө эхлээд миний гаргасан за яг би эхний нэг санал зураг гаргалаа гэж бодно. Тэрэн дээр яаж гэрлээ тавих юм те одоо жишээ нь маш том лед дэлгэцийн урд хүн суугаад зураг авах нөгөө хүний царай харахгүй харагдаад байдаг шүү дээ. Тий. Тэгэхээр тэрийг нь гэрлийнхэн яаж аргалж болох юм те. Тийм. Тэгэхээр лед дэлгэцийн жишээ нь контрастаа яаж бууруулж болох юм тэрийг нь багасгах юм бол бас нөгөө нэг юм сүүлийн үед ашиглаад ойдог шалган тайзууд байгаа шүү дээ. Тийм тайз тавилаа гэхэд нөгөө айгаа зураг авч болохгүй шүү дээ. Тэрийг нь жишээ нь яаж янзлах гэдэг манай нөгөө бусад хүмүүс маань хамтдаа ярилцж байгаа. Аянд нь гэрлээ тавья. Эсвэл нөгөө таны хэлээд байгаа шүү масс жишээ нь 500-тэй ч юм 1000-тэй ч юм арга хэмжээ байлаа. Хөгжмийн дэлээ те дугалтуудаа хаанаас нь тавих хэрэгтэй гэдэг юм. Нөгөө хүмүүстэй хамтдаа ярилцж шийддэг байхгүй юу? Тэрээс би дангаараа нөгөө энд гэрэл тавьчих, хөгжим тавьчих гэсэн шийдвэрийг гаргаж болохгүй тийм. Чиний зурган дээр бол их ярилцчихдээ биш үү? Тийм байсан. Дараасан санаа нь Энийг бол ингэж болно болохгүй гэдэг ярилцаад. тий. Тэгээд дахид зураг гаргаад тэр батлуулах юм шүү дээ. Ер нь бол шийдлээ Дизайнерийнхаа план дээр л бүх юм яригдчихтэй юм байна шүү дээ тий. Төлөвлөгөө дээр тийм. Одоо энэ дээр бол ингэн тий ерөөхдөө тийм юмнууд ба. Эхний нөгөө захиалагч өөрийнхөө хүслийг тавин тэр хүслийн дагуу нөгөө зураг эскиз зураг гаргах чинь тэгээд эскиз зураг батлагдчихгууд бусад багийнхаа нөгөө ахлагч нартай ярилцаад одоо ийм зураг эскиз батлагдсан учраас ингэж тавья. Одоо жишээ нь зарим нэг нь
хийхэд маш хүндрэлтэй деталь хэсгүүд байгаа шүү дээ. Тийм хэсгүүдээ яаж зурагтайгаа хийж болох вэ те? Ямар маягаар хийвэл илүү аюулгүй байх вэ? Илүү нөгөө нэг гоё харагдах уу? Миний зурган дээр бас байгаа зураг байгаа бодит амьдрал хоёр ч бас зөрүүтэй байдаг шүү дээ. Тэгэхээр яаж илүү гоё харагдуулах уу? Илүү аюулгүй хийх үү гэдэг талаас нь. Аюулгүй гэхэр чинь нөгөө юу бас айгуу чухал юм шиг нөгөө аюулгүй те нэг тайз нурж ирсэн юу байсан чинь бичлэг фэйсбүүкээр явсан. Тэгэхээр энэ тайзны энэ юунууд айгуу зураач нар одоо энэ дизайнер айгуу чухал мэрэгжил байгаа байхгүй. Буруу яагаад тооцоод ч юм зурчих юм бол чинь нурах аюултай салхи мэл чинь задгаа талбай бол бүр аюултай юм биш үү? Тэднэрийг маш сайн тооцсон гэсэн. Салхич юу нээр амар байх тийм. Задгаа талбай дээр жишээ нь өндөр хэмжээний нэлээд засахын тулд ямар каркас, ямар нөгөө нэг бэхэлгээ хийх шаардлагатай тий тэр мөрийгээ бас баахан нэг юм том контейнер тавьж байгаа бас маш их шүү дээ. Тийм, контейнер ч өөрөө бас нөгөө маш сайн бэхэлгээ болж өгч байгаа байхгүй юу? Жишээ нь лед дэлгэц чинь лед дэлгэц чинь нэг юм блок нь 8 ил ойролцоогоор 8 илгээ тооцох юм бол бүр бүтэн том 18 лед гэж тооцоорч бүр нэлийн хүнд юм болчих шүү дээ. Тэгэхээр хүнтэй тоон юм болчих тий. Тийм, хүн дээр нь бол маш аюултай тий. Тэгээд тийм учраас тэр чинь нөө салхийг хааж өгөн те одоо салхи зүүнээс нөө баруун жигтэй нөө аль хэсэгтэн салхиа хайл хэсэгтэн салхиа тавих юм гадаа гарах хэмжээ ялангуяа дотор бол нөө бас ялгаагүй шүү дээ салхи байхгүй ч гэсэн хитрхийн өндөр хүн дээр унах аюултай бас цаг агаарын мэдээ байнг үздэг юм биш те. юу гэхдээ Монголд бол нөгөө бараг л адилхан шүү дээ. Тэр уулын тэр харимад юм хэлэхэд тэндээсээ салхилах нь тодорхой тий. Тэгэхээр тэр салхиндаа тааруулна. Audio Jungle. Яаж болох гэсэн үг гараад өгчтэй юм шүү дээ. Тий яг нөгөө тайз одоо жишээ нь тайз дэлгэц каркас ч өөр гэсэн хэмжээтэй байгаа шүү дээ. Тэгээд одоо манад жишээ нь тэдний харьцаатай тэдэн ширхэг тэдэн ширхэг каркас тэдэн ширхэг тайз байгаа гэдэг тооцоолчих юм бол өөрсдийнхээ бас боломж олцсон дээр толгуурлана тий. Манад байгаа юм дээр толгуурлая бас нэмэлтээр гоё юм яаж хийж болох вэ? Гэтэ хийхдээ аюулгүй байлаа бас нэгдүгээр тавих хэрэгтэй. Одоо тэгэл хөөс мөсөөр тэр янз бүрийн мэркаш тэр зураач нар урлаач нар ус яг их болд юм шүү дээ. Тийм. Тэгэл барилгын салбарын хүмүүс маш олон хүн ажил бүрэлдэхүүн ажилладаг юм шүү дээ. Онцлогоос хамаарна тий. Бүгдээрээ мэдээж шинэ баг бүрэлдэхүүнтэй болоод шүү дээ. Ледэл гэж үү. Яг тийм манайх ерөнхийдөө одоо л 2 ангитай байгаа. Гүйцэтгэлийн маяхан тэгээд нөгөө ахлахууд нь тусдаа ингээд 2 хуваагдсан. Яг гэхдээ яг ингээд зарлах юм бол тайзанг, гэрэл, хөгжим, ледэлэгц, чимэглэл тэгээд нөгөө нэг офисын дизайныг маяхан гэж байна. Чимэглэл айгу нэрийн юм л тий. Одоо ингээд юм чимэглэлийн чиглэл явж шүү дээ. Тийм ээ. Жижиг юм дээр л аюул. Тэгээ эмхтэн хүмүүс чинь тэгээ юм жижиг юм шиг тэгээд архитектургүй хийдгээрээ онцлогтой л та. Түрүү ярьж байгаа аюулгүй байдал нь л юм тийм алдаа онооч юм зөндөлөд байх тийм. Чигвэл одоо ямар ажилтай юм заа алдаа тэрийг гоцсмас тийм үү. Фактуудаа яриач гэж. Яг зөндөө байгаа л да. Яг нэг юм цагтаа хэмжээг нэг арга хэмжээсэн. Би тэд яг нэг цагаан тулаал шүнжээ манайх яг нөгөө онцлогоос хамаарат тухайн арга хэмжээг хийхэд бол нэг заал байлгаж байна. Тэр заал нь арга хэмжээтэй бол арга хэмжээндээ хойш нэг 12 гээд дуусдаг тий 12 гээд дуусан гутаа өмнө нь орсон хүмүүс маань юм хураа тийм шүү дээ. Тэгээд нөө ширээ мэрэг хураагаал дахиад заслаа эхлэв шүү дээ. Тэрнийхэн дараа манай компани орж бүсдэглээд байхгүй. Тэгсэн яг нэг арга хэмжээтэй таараад бид хэд яг шөнө юм оруулаад 2 цагаас эхлээд агчлалтаа эхэлсэн. Тэгсэн чинь өглөө нь 9 цагт хурлан эхлэхээсэн. Тэгэл яг шөнө 2 цагт бүгдээрээ ороод юм хийгээлсэн. Тэгэл хийж ижаал нэг гарсан чи яг ингээл үүр цагаал гэгээ орж эхэлсэн байхгүй. Тэгэл цаг гарсан чи 6 цаг. Тэгээд тогтчлтаа гарсан чинь их юм болоогүй. Бүгдээрээ басаагүй. Тэгэл баг 50% дэш өрөг өссөн. 50% нь бол бас тэгтээ тэр чинь нөгөө аяг их чимэглэр ажилдаа тоног төхөөрөмж маань босон ч гэсэн ингээд чимэглийнхэн гэж ярьсан чимэглийнхэн тэг хэвлэлийнхэн ингээд хэвлэл босоогүй. Тэгэл бүгдээрээ сандраал. Гин
Тэгэл сандрал ингээл ойрлол би юм чинь лэдэлээс барьчгүйгээл тэгэл тэрүүгээр юу ч одоо ингээл хийх бүгд л нэгэндээ туслаад тийм ингээл бүгд тэгэл яг нөгөө нэг 8:30 болоод хүмүүс нь орж ирэл юм шалгадаг шүү дээ. Шалгаал хүлээж бас байж болох бүх юмудаа зарим нэг нь тайзан даваагаараа шийдэл зарим нэг нь ингээл тэнд юм тогтоогоод яг 8:30 гэл бүгдээрээ тэр залнаас ингээл гараал ёо өста баг ингээл яг цагт тулаад хүмүүстэйгээ зэрэгцэл арга хэмжээг тусгаал амц тэр амчил ёо эдний тухайн яг нэг 3 цагийн хугацаанд бүр байж болох хамгийн их стресс. Тэгээд хурдаар л хэлсэн. Стрессцэн тий яа тэгэхээр нөгөө амжин гэдэг төсөөлсөн байсан зүйл маань амжаагүй амжихгүй болоод ирэнгуут чинь бүгд сандралдаал бүгд тэнд стресстэй л ингээл уурлал тэгэл яаж гэлс хийж болох бүх вариантаа тооцоолол тэгээд ард нь гараад тэгтээ ард нь гараад эхлээд ингээ хоорондоо бас муудалсан тухайч тэгээд нөгөө чи ихгүй байсан чамаас оллоо инглээгээл хоорондоо муудалж ирсэн яг дуусгаад яа гэл яг муудалсан марцсан тий олон улсын нэг хурлаас тэгээ яг тэр ажлынараа хамгийн гоё нь манай ингээ захирал хурж ирснэ бид нарыг ингээ харж байгаа шүү дээ бид нар ингээл тэнд сандралдаад харж яснаа бид нар яг ингээл дуусгаал арга хэмжээгээ яг эхлүүлээл гараад ирсэн чинь кофе уух гэдэг нь амар гоёс. Тэр тэгэл ёо бүр ингээд бидний за эднэр амжихал ахалтай тэгэл харж ирсэн л ахалтай. Тэгэл харж байгаа. Тэгээд танах чинь төлөвлөгөө сайтай юм шүү дээ. Ер нь бол нэсгээ тэр богино хугацаанд ингээд амжилт өгч босч шүү дээ. Тий, төлөвлөгөө баг болж ажиллах гэж чухал тийм. Тий, хоцорж эхэлсэн хугацаанаас. Тооцоолоогүй болсон урдлын байгууллага нь үйл ажиллагаа хожиж өгсөн юм шиг 2 мөр байна. Үгүй тэгтээ тэр бол яг угаасаа байх ёстой асуудал байхгүй яа. Тэгэхээр угаасаа тэр арга хэмжээ 12 цагт дуусна. Тэгээд мэдээж хэрэг юмаа хураахын тулд харин 2 цагийн хугацаанд юмаа хураагаад өгсөн тань баярлах хэрэгтэй байхгүй. Тэр чинь шүнжэнгөө хураах хэрэгтэй. Тэр их тогтчлтыг хийсэн маш их лэдэлэгц тайз карка зарцсан байх чинь бүгд нь хурааж авч явна гэдэг чинь бас хугацаа хэрэгтэй байхгүй. Би ч аюу сони юм асууч. Чи ийм юу олон хоног тэ нөө хоолгүй гэж зурж байгаа л гоё юм бүтээл гоё тайзаа харна гэж шикар аав тэ. Тэрийг буцаа буулах мэдрэмж ямар байдаг вэ? Зүгээр шүү дээ. Гоё юм шүү дээ. Гоё тийя тэгэхээр болоод яг арга хэмжээ маань дуусаад яг 100% бүгдээрээ баярлаа гэж хэлдэггүй л дээ. За зарим нэг хүмүүс нь маш гоё болсон шүү баярлаа гэх тийм тэрэнд нь амар баярлал урамшаал ёо гэл амар хэцүүсэн ч гэсэн нэрээ гоё юм хийний ард гарчлаа шүү гэж боддог тийм. Чиний нөгөө бүтээлээс онцлог юу болчиход байгаа вэ нөгөө байг нурдаг тий. Одоо зурагч машин зураг бэжлэдэг шүү дээ тий. Тэгэхээр чинийч одоо фото зураг төлдөг юм биш үү нөгөө тий. Фото зураг рендерүүд өгч байгаа тий. Бас видео болдог шүү. Видео. Хэдэн он монтаж гэх тий. Тэгтээ яг нөгөө нэг хүмүүсийг баярлуулж байгаа гэдэг нь амар гоё. Яа тэгэхээр жишээ нь хорим гэж бодъё л да. Хорим чинь хүний амьдрал тохиож байгаа цорын ганц үйл явдал тий. Нэхгүй өдөр одоо жилд нэг өдөр болгоно биш. Бүх амьдралынхын туршид ганцхан өдөр тий тэр өдрийнх нь тэр гоё мэдрэмжийг хуваалцаад тэр гоё зүйл нь бий болгоод бүтээгээд тэгээд энэ хүний хормыг одоо хийж өгсөн шүү гэдэг нь хинч вэ хамаагүй тий ямар ч хүний хормыг хийж өгсөн хамаагүй тэр гоё өдрийг нь бүтээж өгсөн шүү гэдэг нь хамгийн гоё баярлалаа гэж хэлсэн ч баярлалаа гэж хэлээгүй ч зүгээр л тэр хийсэн гэдэг нь амар гоё мэдрэмж авдаг тэрнтэй адилхан бүх хурал бас надад тийг санагдав яа тэгэхээр одоо АСЕМ-ийг жишээ нь ярьлахад Монгол анхудаага олон улсын тийм том хурал зохион байгуулагдсан шүү дээ тэгэхэд маш хэцүүсэн хэдэн сарын турш бас ингээл нойр хорлоо их ихтэй шөнө 12-т таардаг өглөө буцаад 8 цагт ажил руугаа ирэх шаардлагатай. Тэгсэн ч гэсэн би ямар нэгэн байдлаар ийм том арга хэмжээнд хувь нэмрээ оруулсан шүү гэдэг нь маш гоё санагддаг. Тийм. Чи тайзныхаа энэ ажлуудыг макет хэлбэрээр хийж суудаа байдаг уу? Баггүй. Тийм дандаа тийм. Одоо тэгээд эсрэгээрээ тийм хөгжилтөө тийм зүйл тохиолдсон одоо тэр ажил хэмжлүүд байна. Тэгээд хөгжилтөө байсан ч гэдэг нь орлын бодлоо инээдтэй ч юм уу те. Яг нөгөө яг ийм л дээ манай ажлын онцлог гэх юм бол бид хэд ихлээр хийж явах явцдаа л тэрийг ингээд мэдгүй шүү дээ. Ингээл амар хэцүү байна. Сүүлд ингээ хаа өө тэгсэн шүү гэх тийм хөө тохиолдол маш их байдаг. Ялангуяа гадаа арга хэмжээж хаад салхилаад нөгөө асар ингээ хийсдэг байхгүй. Чи манайхан
маа нэг эмэгтэй ажилтан очсноо бид нар бол угаасаа тэрийг яагаад зогсоож чадахгүй шүү дээ. Очсон амар хөрөнгө гастраас ингээд зүгтсэн. Тэр хамт хийсэн. Ер нь ингээд баг хамт хийсэн. Бүгд очиж ингээд зүгтсэн. Тэгээ харчаад манай ажлынхаа баг хийгч очиод зогссон байлаа гэл энэ хэлтэл. Тэр яг тухайн үед бол ингээд амар сандрал яана ингээд тий сандрал яана тэр хийслээ штэ гэж барайл авсан. Нөгөө бодоод юу аюултай байна. Аюултай. Өөрөө л явж шүү. Тийм, ер нь тиймэрхүү тохиолдол. Монголчуудаас өөр хүн тийм зүйл гарахгүй хаа. Яг манай компаниуд бол тийм хийс үжсэн тохиолдол баг байхгүй. Тийм, аюулгүй байдал бол маш сайн. Манай захирал ялангуяа тэр талдаа нэлээд сайн. Одоо тайз майз нь орж ирсэн, унжсэн бол байдаг шүү. Лэдэлгч нь орж ирсэн тийм. Лэдэлж унжсэн баг тийм. Тийм унжсэн. Гэтэ нэг үе бодвол ийм тайзны юуны компаниас олон болчихлоо шүү дээ. Хуучин ч бол баг ганцхан эднийх л байлаа шүү дээ. Одоо ч бас хайцгүй. Энэ борооноос илүү болсон л лээ. Ерөнхийдөө бол өсөлтөө олсон баг манайх. Тийм билээ. Одоо хэмжээ зохиол байгуулалт үзсэн шүү дээ. Тийм. Тодорхой хэмжээний туршлагатай болчихж байгаа. Их гоё ч хийдэг болсон байж шүү дээ. Ер нь. Тэгэхээр хөгжлийг юу гэж харж байна одоо энэ 10 онд ч анх баг ажиллаж байсан. Одоо ямар хөө болсон бэ? Тэр үеийн тайзны одооний дизайн хоёрын ялгааг харуул. Би ингэж боддог гэсэн анх нөгөө ийм ажил хийхээс өмнө зөв дизайнер хүнийнүүдээр хараад яг монголчууд ийм тэнэг тайзтай систем боллоо тий. Бусад ингээд гадны орнуудын тайзыг харахаар айгүй гоё гэрэлтэй тий айгүй гоё ингээл лэдэлгчнүүд амар том ямар гоё. Монгол яагаад ийм хийж болдгоо юм болоо. График төсөс гоё байдаг тий. Тэгээд яг өөрөө ингээд дотор нь ороод үзсэн чинь угаасаа л бидний боломж олцсон. Тэгээд тийм санхүү бас нөлөөлнө бас нөгөө лэдэлэгтэй чинь тогтоход сая аюултай гэдэрсэн шүү дээ. Тиймэрхүү юмнууд маш их нөлөөлт юм байна гэдгийг дотор нь ороод ойлгочихсон учраас тийм биш дээ. Нэрэл ингэх хэрэгтэйсэн юм гэж харж исэн бохгүй. Тэгээд яг одоогийн харахад яг тайз ийм компаниуд, entertainment компаниуд маш их болцсон байна. Тэгээ гой гой юм хийж ийн бас хараад би бас санаа авна. Тэгээ гадны маш их юмдыг харж ийн маш сайн хөгжсөн. Тэгээд одоо харин бусад одоо яг миний чиглэлээр сурын эсвэл ийм чиглэлээр явъя гэж байгаа залуучууд гэх юм бол маш их судалгаа хийгээрэй. Тэ маш их судалгаа хэрэгтэй. Бас гадны гоё тийм зөндөө олон дизайнерууд байдаг. Тэд дизайнеруудаас суралцаарай гэж хэлмээр байна. Одоо яг хав миний хувьд чи надад багш гэж байгаагүй. Яг л энэ ингээл очсон чинь надад ганц заасан маань Дөрийн театрын ерхий зураач Ганбаатар гэдэг хүн байдаг тийм. Чи өөрөө хэр олон шавтай болсон? Би ямар шавгүй. Шавгүй юу? Тэгээд одоо ч шавтай болох хэмжээнд мэдлэг цуглуулсан байж шүү дээ. Гамбахаас маш их юм сурсан. Тэгээд яг бусад яг дүүнэртэй гэж хэлэхэд тийм хүмүүстэй очиж сайн сураарай. Тийм миний мэдгүй маш их зүйлийг Гамбах зааж өгсөн. Одоо гэрэл гэж байдгийг ч мэдгүй байхад л бүх юм маань зааж өгсөн тийм юм байдаг. Тэгэхээр бас энэ дашим Гамбахтаа маш их баярлалаа. Тэгээд бас дүүнэртэй Гамбахтаа ч гэсэн баяр хүргэе. Ийм мундаг те. Сайн сураарай гэж хэлмээр байна. За, дизайн бокс нэвтрүүлэг маань Дөрийн театраас үргэлжилж байна. Ингээд Дөрийн театрын ерөнхий зураач Ганбаатар ирсэн байна. За. Сайхан урж байна та. Сайн байна. Сайхан урж байна. За, өнөөдөр манай нэвтрүүлэгт ундраа маань орж байгаа. Одоо ивент дизайнер та одоо таны одоо гарын шавнырын нэг. Тэгээд тэр бүсгийн тухай яаж аваа тантай холбогдов? Яаж аваад энэ тэр тайзны урлаг руу тантай бас нийлэх болов тий? Тэр тухайгаа яриагаа эхлэе. За. Ундраа маань одоо Sound of Mongolia компанид олон жил ажилласан. Одоо ч гэсэн ажиллаж байгаа. Тэгээд анх бол Sound of Mongolia захирал Дамнаа Сүрэн бид нар цуг ажиллаж хамтарч ажилладаг байсан. Тэгээд тэр үед би бас тэнд бас гэрээгээр гэх юм одоо гэрээ цаашаа зүгээр ерөөхдөө хамтарч бүтээл юмнууд хийдэг. Одоо ивентүүд янз бүрийн шоу тэгээд тоглолт юмнууд хийдэг байсан. Тэгээд тэр үед ундраа
ундраа орж ирсэн. Ягаад гэвэл би ч одоо байнга тэнд тентхийн юм хийж чадахгүй. Тэгээд одоо биш өөрөө чадрах ажилтаа тэгээд ямар сэндэ одоо өөрсдөө гэсэн зураачтай болоод та нар тэхгүй бол одоо тэгээд ундраа маань хурж ирсэн. Тэгээд ундраа маань ирээд өөрөө анх их мэдрэмжтэй тийм охин байсан. Тэгээд хийж бүтээгээд олон ажил ялангуяа энэ компани өөрсдөө энэ зохион байгуулж байгаа юм хамаач айгүй олон ажил зэрэг хийдэг тийм олон ажил хийн тэгээ олон төрлөөр хийдэг тэгээд ажлын ачаал айгүй ихтэй байдаг. Тийм болохоор тэр ажиллаж байгаа энэ байгууллага хамт олон өөрсдөө маш их төргөн хурдан юм хийдэг. Тэгээд бүгдээрээ олон төрлийн юм хийдэг. Тэгээд дизайны мэдрэмжийн хувьд хэрэг дизайны мэдрэмжийн хувьд ер нь бол тэгээд дизайнер гэдэг чинь гол нь мэдрэмж шүү дээ. Дизайн гэдэг бол ямар ч үсэн хүнд ч гэсэн хаан ч гэсэн ямар газар ч гэсэн гоё харагдаж байгаа юм бол энэ бол хаан ч гэсэн адилхан байдаг. Африкч адилхан, Аз ч адилхан. Гоо мэдрэмж гэдэг бол хаан ч гэсэн адилхан байдаг. Тэгээд энийг бол ерөөхдөө дизайн гэж байгаа шүү дээ. Чи аль төрөлдөө байх вэ? Тэгэхээр одоо ундрагийн маань гол хийж байгаа юмнууд бол мэдээж дандаа одоо тоглолтууд, ивентүүд энэ бүх юм олон төрлийн ийм концерт янз бүрийн юмд ажилладаг олон төрлөөрөнд ажилладаг болохоор арга хэмжээнүүд байна. Тэгээд энэ дээр бол мэдээж өөрөө бол олон хүн харж байгаа, ойроос харж байгаа хийх одоо хүнд таатай нөхцөл тэр байгууллагын захиалга тэр илэрхийлэх юмуд тэгэл ер нь интерьерийн талын бүх талын график дизайны талын мэрэгжлийнх нь одоо бүх талын одоо хэрэгцээг асуудлуудад хамаарч хийдэг тий. Тэгээ мэдээж залуу хүн шал өөрөөр сэтгэжсэн өөр анхны ажил бид нар ч одоо энэ гоёлын ажлуудыг хийж исэн. Тийм тэгэл энэ юун дээр бас Best of Classics гэдэг нэг гадаа бид нар тоглолт хийж исэн. Өөрийн театрын гадаа тэн дээр бас суг ажиллаж исэн. Зөндөө суг ажиллаж исэн. Мэдээж тийм яг хөө тэгэл тэнд бол ажиллаад ундраа маань бол өөрөө үндсэн програмууд дээр ажиллаад бүх юмудаа хийн. Тэгээд тэрний чинь бас гоё юу талаас нь илүү нөгөө дизайн ерөнхий санаагаа гаргачаад мэдээж тэр чинь хэрэгжүүлж их бэлтгэл бус талын юмнууд энтрийг бол маш сайн хийдэг. Одоо бол бүх юм өөрөө олон жил бие дагаад хийж байгаа л да. Тэр үед чинь бол зүгээр дөнгөжл би яасан. Тэг яг хөө мэдээж ажлын гараагаа тэн дээрээс эхэлсэн. Тий, над дээрээс эхэлсэн. Тэгээд одоо би яг нэг сүртэй сургаж заагч байх зүгээр юм тэгэл цуг ажиллаал. За хоёулаа ингэ хийвэл гоё болох юм байна. Тэгвэл гоё болох юм байна гэж яриад. Тэгэл өөрөө бол бас мэдрэмжтэй за ингэ тэгээд гоё хийгээл тэгэл нөгөө юм үзүүлнэ. Их бэлтгэл тэгэл нарийн ажлын зураг бүх төрлийн юмнуудыг чинь тэгээд мэдээж энэ нөгөө Sound of Mongolia-д олон жил ажилласан. Тэгээд бид нар чинь бас Sound Mongolia-д хамтарч ажилладаг. Би асуусан байхгүй. Багш чинь юм бэ гэсэн чинь би одоо яг багш аах би багшаа гэж хүндж явдаг хүмүүс гамбаах манайгаа. Гамбаах дээр бүх юмас орсон да өнгө тоон одоо энэ тайзны стандартууд эдэргээ тий. Тайзны чи ерөнхий нэг агуул юу муугаас ахгуулаад нарийн штэ мэдээж. Тэр олон хүмүүсийн аюулгүй байдлыг яах вэ? Тий, өнөө. Ялангуяа одоо тайзан дээр болж байгаа юмнууд дээр бол мэдээж энэ анхныхаа хавьчлалд энэ портал кулис патрнус ахуулаад бүгд нэр томьёотой хэмжээ дамжаатай харьцаатай байдаг. Тэр бүгдийг мэдээж мэдхгүй тойруулаа яваад байвал энэ чинь өөрөө аюулгүй талаас их осолтой байхгүй. Хөгжмийн дугуйлаас хулаад тэгэл тийш хөгжмийн дугуйл тий. Тэгээ гэрэл тавих энэ бүх юм дээр мэдээж тэрийг тооцчиж зураг гаргадаг байхгүй. Тэгэхээр тэр тал дээр нь би бас хэлж зөвлөгөө өгдөг байсан. Тэгэл олон жил цуг хамтрал мэдээж яг би бол голцоо нөгөө янз бүрийн нэг арай одоо нэг томоохон ажлууд дээр нь голцоо сүлдээ ажиллаад тэгээд бусад юм дээр нь болохоор одоо ундраа маань ингээд би дагаад ажилладаг гэсэн. Одоо бол ундраа маань бүх юм олон жил одоо баг 10 жил гараа бүх юм би дагаад олон жил хийж байгаа. Одоо баг уулзахгүйгээр уцаар яриад юм шидчихтэй юм шиг. Гэхдээ тийм үнэн шүү дээ. Одоо тэгээд цуг юм хийгээд яхаар уцаар яриад одоо за энийг ингээ тэрийн тгий энийг ингээд за чи 3 дугаар хүлээсээ жоохон дотгоч нь оруулчих. За ардлын ингээ за горизонтын ингээ за энэ задника жоохон ингэчээгээл ингээл тайзан дээрх бол ингээ ивент янз бүрийн юм дээр бол энэ үүдний хэсгийн ингээгээл мэдээж 3 хэмжээстэй юм дээр арай л хэцүүлдэг. Гэхдээ ер нь бол тэгэл утсаар яриад заримдаа бол уулздах юм шигчгүй. За болж гин дараа нь явуулсны дараа тэгж бас зөндөө бас ажилласан. Монгол стил рүү оруулах гэдэг чинь бас их чухал байна шүү дээ. Одоо энэ тайзч одоо Монголын үндэсний юмнууд ч бас баярууд их байна. Тийм мэдээж одоо уртын дуу
одоо манай энэ сайхан уртын дуу, богино дуу тэгээд энэ бүжиг, энэ морин хуур гэдэг энэ үндэсний энэ сайхан хөгжим биенийг эхэлж авах чинь мэдээж одоо үндэсний талаас нь биш тэгээд нэг орчин үеийн бүх юм дээр яваад иж бас болохгүй. Тийм болохоор ч бас янз бүрийн хээ угуулц энэ манутрагын хээ угуулц энэ Яны тэр стилүүдийг авсан нь одоо энэ хээ варта стилүүдээс. Гэхдээ энэ ч одоо яг тэгэл мэдээж олон жил ажиллаж байсан юм чи мэдээж байлгүй л яг хуу. Тэгээд энэ хийж ямар хүн өмчлөд юмсан авсан юм биш юм чи хэн яаж ашиглах вэ тэрүүгээр л явж байгаа. За ундраа маань бас одоо ингээд ажиллахад чинь одоо ингээд зураг төсөл хийгээд ажиллах чинь ер нь тайз энэ бүх юм чинь засагдах чинь дандаа шөнө ороо засагддаг. Тэгэхээр за зураг төсөл бол мэдээж үг шөнө ороо хийгдэх үү дандаа одоо өдөр хийгдэнэ. Тэгэхээр чинь яг л хүмүүсийн одоо өөр хүүхдэд цэцэрлэгээс авах хөргөж өгөх сургууль соёл инээтрийг л жоохон ингээл байнга тэгээд маш сайн ээж тэгээ бас ханижл нь бас айгүй сайн тусалдаг. Тэгээд ердөө ундраа манай ямар ч байсан бүх юмаа зохицуулаад ээжийнхээ өргөө гүйцэтгэхэл ханижл нь бас туслаад тэгээд бүх юмаа олон ирчүүдтэй ажиллаж штэ. Тий, тэгээд ердөө бүх юмаа хийгээл ажиллаа хийгээл явдаг. Тэгээд дараа нь мэдээж нөгөө ундраа ч өөрөө очиж бүх хийсэн тайзаа шалгаж энэ миний янзлаад буруу байсан бол юу хэмжээ дамжаагийн шалгаж бүх юмудаа харж хийдэг бас. Тэгээд энэ чи өөрөө нөгөө зүгээр нэг зураач хүн бол мэдээж зураад ингээ хайчих штэ. Жишээл энэ миний зураг гэдэг ам дүлгөөд өөр хүн үздэг. Театрын зураачинд юу одоо тайзны зураачинд стейж дизайнерууд бол мэдээж энэ хийсэн эскиз зураг эскиз энэ бүх юм өөрөө амьдрал дээр бодиттой бий болж хүнд хүрдэг болохоор энүүгээрээ бас нэг ялгаатай байдаг. Худлаа юм хийж болохгүй. Худлаа юм өөрийнхөө эскиз зурган дээр юм хийчихээд нөгөөх нь шал өөр юм болох юм бол эн чинь өөрөө зөрчилдөд шал өөр юм болдог болохоор тэгээд мэдээж аюулгүй байдлын бусад бүх юм өнгө үзэмж бүх юмыг л бүгдийн цогцоор нь хийдэг. Багийн ажиллагаа тийм. Тэгээ бас багийн ажиллагаатай мэдээж ундраагийн чинь дор нөгөө гүйцэтгэж байгаа олон залуучууд байгаа. Ялангуяа одоо энэ Sound of Mongol-ын залуучууд зөндөө олон залуучууд гэрлийн техникийн гэрэл техник тайз жижиг хэрэглэл одоо юу гэдэг энэ чимэглэлийн баг гэж бас хамгийн чухал одоо тийм баг байдаг тийм. Ундраа дүүдээ уран бүтээлийн сайхан амжилт хүсэж цаашдаа өчнөө олон бүтээл тойрвж мэдээж энэ дэлгэцийн буюу тайзны энэ бүх юмыг бие дааж гардаж олон жил хийж байна. Тэгээд цаашдаа уран бүтээлд амжилт хүсье. Ер нь одоо чинь ажлуудаа ихтэй судалгаагаа хаанаас хийдэг? Ер нь яаж өөрийгөө бэлдэж чинь? Би бол интернетээс хөвчлэн судалгаа юм. За тэгээд бас ном уншина. Хамгийн их судалгаа шаардлагатай гэх юм бол сонгодог урлагийн тайзыг зурх юм бол өөрөө эхлээд сонсно тий YouTube-ээс тэр нөгөө нэг тавьж байгаа юмнуудаа мэдчихэж зурхгүй болохгүй шүү дээ. А бас нөгөө нэг үндэсний арга хэмжээнүүд дээр үндэснийхээ оголц бас маш их судлах хэрэгтэй. Хормон дээр ялангуяа нөгөө нэг үл тасрах хээ гэж яддаг шүү дээ. Тим хээг ашиглах хэрэгтэй байдаг. Тэгэхгүй нөгөө тасарчих юм бол хоёр хүн салны судахтай тим хээг тавьж болохгүй тийм нөгөө урт хээнүүд байдаг шүү дээ. Маш ихээ судалдаг. Номноос л хөвчлэн их судалгааны ном сайн уншдаг. Одоо тийм өөр онцлог ажлууд юу байна чинь? Онцлог гэдэг нь онцлог гэдэг нь одоо энэ өдрөөр хийгээд байгаа юм шиг бүх ажил онцлог байна. урал зөвлөгөөн энэ найр наадмын ажлууд биш тэднээс гадна онцлог сонин захиалга орж ирсэн байж болно шүү дээ. Түрүү манай нэг юм яриадсэн да. Яг нь задгаа талбайд хийх дотор хийх хоёрын ялгааг бас ярьлаа шүү дээ. Аль нь илүү хүндрэлтэй мэдээж гадаа нь хүндрэлтэй тий. Ажиллах баг маг хүчээс хамаарат. Тийм ерөнхийдөө бол тийм. Тэгээ наадмын арга хэмжээнүүдийг бас яриул тий. Яг нь тэгж үндэсний өв соёлтой холбоотой ч бас л нөгөө хуаар маар гээл зурх нөгөө ажлууд чуулганд их болох байх тий. Ер нь бол тийм яг би болохоор манайх яг тийм юм дээр зураач нартай хамтардаг. Тэгээд зураач нараас бас нөө зөвлөгөө авч байгаа зурдаг. Яг өөрөө дур мэдээ шийдвэр гаргаж тэгж зурдаг, зурж
болохгүй тиймэрхүүнүүд байдаг учраас наадмын дээр болонгоё айгүй их тийм зураач нараас зөвлөгөө авч иж зураг гаргадаг. Манай нэвтрүүлгээр нөгөө тайзан одоо тамхуу төрийн ерөнхийдөө ганцургах орсон юм дугаар. Тэгээд ганцургах хэрэгжсэн байхгүй тий бас нэлээ чанга байт юм лээ. Сая танах тэр 100 жил мэлэх хийсэн үгүй юу? Боолтой тий. Тэгэхээр тэгэл тэр олон ажлын ард гараг харахаш битүүл яваар л шүү дээ. Нөгөө үндэсний өв соёлтой холбоотой болохоор тий. Тий. Яг ганцаар зураачтай болохоор 2020 оны наадмын дээр бас хамтарсан байна. Тийм үү? Тий. Онлайн наадам уу? Тий, онлайн наадам. А тийш нь хүүдл одогт болсон тий. Үгүй. 13 дугаар 13 зур. 13 дугаар. Тий, хүүдлаад нь 2021 онд байсан. Нөгөө болоогүй нь тий. Нөгөө баатар тийм болдог чинь л дөө. Тэрнээр бас хамтарсан юм. Тийш тэгвэл олон л хүмүүстэй хамтарч байна. Тэр дундчаар нэг ажил дээр 9 зураг хийв. За ер нь бол хугацаанаас шалтгаалдаг. Тулаад орж ирсэн ажил дээр бол нэг зураг бас нөгөө цар хүрээнээс шалтгаалаад олон байх юм бол нэг 30-аас 40 хамгийн ихтэй нэг 40 түүгээр зургуулж яваад өгөх бах тий түүгүүд. Тий яг нөгөө тайзнаас шалтгаалаад эхлээд тайзаа гаргахчвал дараа нь тогтчлтынхаа ажил руу ордог. Тэгэл тайзаа батлуулчихна. Тэгээд тогтчлтын гэл нэлээх зураг гарчиж батлуулсан ажлууд байгаа. Киноны нээлтүүд өдр хийжсэн гэдэг ирсэн шүү дээ түрүү тийм. Ямар кинон дээр ажиллаж байсан? За яг нь нэлээд олон кинон дээр ажиллаж байсан. Хамгийн сүүлд гэх юм бол яг хувьсэл продакшны ноён эмэгтэй дээр ажилласан байгаа. Тийм. Киноны нээлтэн дээр маш сонирхолтой байдаг. Киноны нээлтэн дээр ажиллах. Яа тэгэхээр нөгөө одоо л гэхээс биш нэг Холливуудын улаан ёсны яслал гэж байдаг шүү дээ. Яг тийм маркер хийсэн байхгүй би тэгээд яг тэр зориулаад маш урт хэвлэл засаа тэгээд өргөцсөн хүмүүсээ хийсэн дээр алхалсан. Тэр бол маш айгүй сонирхолтой. Миний ер нь хийсэн киноны нээлтээс хамгийн сонирхолтой нэсэн баг гэж бодож байна. За яг нэг рамын болохоор ойролцоогоор нэг 25 м орчим урттай болсон баг. Тий. Төлөвж байгаа дунд зогсоор зурах болоо. Тий яг л нөгөө улаан ёсны яслал шиг голдоо яг үндсэнийг ярьцлага өгөх хэсэгтэй. За тэгээд нөгөө юунуудтайгаа бас туслах юм зураг авахлах баанруудаа нэг юм урт улаан ёсн дээр алхуулсан гэсэн үг. Тэгээд энэ ямар арга хэмжээ? Тий ер нь бол тэгэл ярьцлага авна гэсэн үг л дээ. Тэгэл хэвлэл мэдээллийнхаа ер нь хүндэтгэлийн тайз гэсэн үг шүү дээ. Тий яг тайз гэж хэлэхгүй тэрийг одоо ивент ухталтын тий тий бас нөгөө юу яаж ирсэн юм бэ? Яг энийг ирсэн чинь нэг юм санчлаа. Юу гэж болдог шүү дээ. Гигамаса гэж болдог. Жил 2 жилд нэг удаа болдог юм. Яг тэн дээр бас би яг тийм урт тийм юу гэж хэлсэн баггүй ранвэ. Тэр бол нэлээд урт болж исэн. Дүүрийн театраас сая энэ жилийнхэн дүүрийн театраас соёлын дүүргээр орох юм замд одоо явууны замыг тэр чигт нулаа эвслээд тэгээд хоёр талаар юм хэвлэлээ хийсэн. Тэр бас айгүй урт миний хийсэн данууд сайн урт болсон гэсэн. Сүүлийн энэний өмнөх 2 жил нь болохоор дандаа юм дээр ассембли болоодсэн тийм. Тийм хүн театр дээр болж ирсэн. Тийм тэр чин болохоор ойролцоогоор нэг 20 м урт засч ирсэн. Та чи хэдэн гигэн мөз авчихсан? Театр болчих бид хоёр болсон. Одоо хараа ажилласан биш тийм. Та гигэн мөз хэдэн он авчихсан? За хэдэн он. Тэгэхэд бас ундраас ажиллаж байсан юм шиг. 20 онд юм да. Манайх чинь нөгөө Доронтой аймгийн нөгөө Максуудын аймаг гэж үзгээр. Манайхаа зургийн ажлын нэг. Аха. Зураачаар бид нар авчлаа. Аха. Тэгвэл чигээс тэр нийслэл биш. Тийм тийм. Тийм. Сонир тохиолдол тий. Тэгээ чиний энэ мэрэгжил чинь Монголд одоо дизайны салбарт бас цоошны мэрэгжил тий. Тийм цоошны. Тэгэхээр чи одоо түүхэн одоо тийм одоо музей ч юм уу байгалийн түүхэн тийм юуны одоо мэд сайн шинэ музей нэгдлээ шүү дээ. Тэр хэмжээ юм уу марк хэмжээний оролцож хийж юу? Тийм музейн Чингис хаан музейн нэлтийг хийсэн. Аха. Sound of Mongolia хийсэн. Тэгээд зургийг гаргасан гэсэн. Гадаа үүдний эснээс нөгөө дотроо Яг гадаа угталттай бүр гадаа нэг тоглолт болсон шүү дээ. Бүр нөгөө нэг тоо цаашлгаас эхлүүлээ тийм. Ингээд дотроо дахиад дарах хэмжээтэй
дахиад нөгөө нэг музей үзмөдөө утсан шүү дээ. Тэгээд Бүгдээр хүртэл гэрсэн үү те? бүтэн тий 9 давхар хүртлээ гэсэн. Хамгийн дээдлэлт нь болохоор Хүлээ авалт болсон. Тэр бөөрөнкийг дотор аюу гоё юм билээ ш. Тэр бөөрөнкийн нэг хэцүү юм юу юм бэлээ? өөрөнгө Тэр Тэг гэрнтэй нөгөө юу ойгоод идэв билээ. Дууралтанд аюу хэцүү юм гэдэг. Би нөгөө дэлхийн хамтлагийн нээлтэн дээр очижсэн. Тэг чинь нөгөө хөгжмийн нөгөө техникч нар чинь ойгоод байна аюу хэцүү байна. бас манайхан байсан шүү дээ. Оо таах илүү. Оо тийш дээ. Тий. Тий. Нэрээ тэрний юу чи болсон юм? юм байсан шүү дээ. Манай ундраач ирсэн. Тийм байх тийм. Ундраач. Монгол өсөлтч хүмүүсгүй. Дизайнер өсгөө тий. Энэ одоо тайсны чиглэлээр тэр зам ивент одоо тайсны чиглэлээр бол Ивент дизайнер тий. эднийх ер нь баг өөр газар хэцүү шүү дээ. Ер нь хавар. Тий хавар. Дизайнер байдгүй юм байна л да. Яг өөрсдөө дизайн санаагаа гэдэг л багцаа юм. Эдний яг зохион байгуулж байгаа асуудал бол одоо мань өмнөөс байхгүй шүү дээ. Тий ер нь хавар. Яг наачиг дизайнер бол хавар. Тийм болохоор үзэгчтэй энэ чиглэлээр одоо ажиллавал ажлын байр их бэлэн байгаа юм биш үү? Ганцхан өрсөлдөгчтэй юм шүү. Ганц шиг. Одоо жижиг сайжиг ажлууд хүртэл байгаа шүү дээ. Хүүхдийн сэглэг үгээр төрсөн өдөр тиймэрхүү ажлууд дээр бас танах яаж ажилладаг юм чи. Аха. Тий заавал тийм том гэлтгүй бас өдөртмийн жижиг тийм одоо жишээ нь сэвлэг үргэхэж болж гин нэг насны төрсөн өдрийн тий бас нэг насны гэлтгүй хүмүүсийн өөрсдийнх нь 30 40 50 тий төрсөн өдрийн баярын чимэглэлээр хийж гүцэтгэн за жижиг бас хүлээн авалтууд хийн тий дийнрүүд тийм хийн хүүхдийн ялангуяа хүүхдэд зориулсан тийм юм дээр ажиллах аягүй сонирхолтой байдаг. Хүүхдэд зориулж хийж байгаа учраас том хүмүүсийнх дээр бол өөрсдөө стандарттай тэгэл нэг гоё нэг өнгөө дагнаад ч юм уу брендингтэй баригдаа хийж чинь. Хүүхдэд дээр гэхээр нөгөө хүүхдэд таарч чинь манай хүүхд юу хүсэж байгааг яг тэрэнд тааруулна. Тэгээ гоё юм өнгөлөг тэгэл маш их тийм шааран чимэглэл орох шаардлагатай тий. Тэгэл одоо эрэгтэй хүүхд байх юм бол эрэгтэй нэг настай хүүхдийн зориулна нэмэгдээд нь гүнжиж гэдэг юм уу тий. Тэгэхээр маш их нөгөө эрүүл хайвар хийн. Зарим нэг нь бол миний мэдхгүй хүүхдэн кинонууд аяг их байдаг байхгүй юу? Тим хүүхдэн киноны батартай чимэглэл юм гот нөгөө хүүхдтэйгээ ингээ интернетээс хайгаад өөрөө тэгээ тэрийг үзнэ. Үзэж хагаад ийм хүүхдтэй юм байна. Тэгвэл ийм чимэглэл хийвэл энэ нөгөө хүүхдэд маань илүү таалагдах юм. Тэр нь айгүй гоё сонирхолтой. Хүүхдийн биш мэдээж улаан онготой хурц таадаг юм байж болохгүй. Тийм яг хурцсан нэг их ашиглаж болохгүй шүү дээ. Хүүхдэд зориулж байгаа учраас хүүхдийн нүд нь маш төвхтэй. Тэр чинь ганцхан тэр хүүхд ирэхгүй нөгөө өргөцсөн чичд маань бас хүүхдүүд байгаа шүү дээ. Тэд нартай ингээд зориулж чинь гэсэн. Яг нөгөө арга хэмжээ хийхэд мастай айгүй их тааралдаг. Өрсөн хүмүүсийн маань гэх юм уу эсвэл арга хэмжээнд оролцож байгаа хүмүүсийн маань тэдэс тэдээ өн хэд орчим насныхан тий одоо мас нь хэдэн насныхан байгаа мас нь яг ямар төрлийн хүмүүс байна тий тэрэнд тааруулж арга хэмжээнийхээ ерөөхдөө скизэн дээр ажилладаг. Олон талаас нь тунгаажуудтай юм уу тий. Одоо бүгд өндөр арт маркет гэж анхны чиг бол одоо манай зурлагч мөнх хоёр ижсэн. Мөнхөө тэгээ манай ингээ чуука гэж одоо танай саунд анхны дээр ингээ шар мараа Яндармаад их олон харж ирсэн хүмүүс байна тий. хийжсэн байна. Дээр нь манай нөгөө чулуунцаа одоо эдний Уянгагийн анги баггүй. За. Бид ч анхны тэр Андрей Гүгүн Яваношкийн хүмүүсийн бас тайсгдаг. Ажиллажсэн. Манай ангийнхан тэгээд нэлээ олонсод ч бас л тухайн үед ч одоо тэр юм каркас гэж байдаг байсан. Бүгд бүрүүс цагтаа фэйсбүүгээр тий гараа салах тэр чинь хаан тайлбар байна тий. Тэгээд тайзаа хийж л байлаа. Сонирхол. Би нэг 11 жил тоглолтын дээр лөө он доп хийчихсэн тайзаас. Тэгэхэд нөгөө хужаа дэспэйсэн дээр цөмөрж унаад гисгээд нөгөө ор дотор бороо ороод чийг аваад тэгэл нөгөө 11 ч апаа гал ингээл гүүгээл гэсэн чинь цөмрөө. Тоглолтын дээр ч одоо хэд оны тоглолт би одоо санахгүй байна. Ямарсан тэрийг би сандээ. Би ч нөгөө дизайнер сургууль сурдаг байсан болохоор ч нөгөө манай сургуулийн чи авчаал юу яа. Тайз байсан багны ажил өдрийн 5000 төгрөг л тухайн үед чинь. Тэгээд 5000 төгрөг аваад чинь нэг хэд хоошор идэх гэж хэдүүлээ очсон. Тоогд өнгө үзэж байгаа байхгүй тийм. Тэгээд ушиг ямарсан сандын. Тэгэхээр энэ тайзны ажил бол мис чанга ямар тоглолт юм бэ? Одоо ямар тоглолтыг санахгүй байна. Чи энэ дээр нь болохоор манай ангийн гисүү гомбо ах юм. Манай ерөөс он допыг найруулж хатал очижсэн юм байна.
Бас тэр соёлын төв компьютерээр тоглож ажиллах бас очиж ирсэн юм байна. Бас л нэг тайзны араас үзэж үзээл тэгэл. Манай анги чинь бас энэ тайз мэзэр чинь Тийм сайн ба. хийсэн шүү. PC-ийн дизайны харах гэж алдартай баг байлаа. Сүүсийн болохоор нэг хиндээс тусгалын одоо тэр нөгөө аянгаар хин. Тий гайхах нэрдэг. Савдорж морж гэдэг юм. Сургуулийн тухай нэрээр City дээд сургууль. Манай байгаль багшийн. Тий. Байгалийн чи өөрөө суусын тайзны ярианы багш. Тий. Сайн байна. Сайн тань. Яг би яг намайг орж хаад монголчин байсан. Ааха. Тэгээд Чи бүр эсний оюут юм. хоёрдугаар курсээс илүү City институт болж өөрчлөгдсөн. Би чинь манай сургуулийн график дизайны анги аваад 2 дахь төгсөлт нь. Оо чи ч бүр анхдагчийнх нэг юм шүү Тий. дээ. Яг Яаж график дизайнер болчихов? сүү юмаа сонгосон. CD болоод төгссөн юм уу? City болоод төгссөн. Тийм. Монголчуудаар City-гээр төгссөн ба шүү дээ. Манай өмнөх дугаар төрсэн юм даваа чинь төгссөн шүү дээ. Тэ? Интерьер дизайн. Тий, интерьер дизайн манай доод курсын Доод хөгжсөн. курсын. Тий. Урлагт төсөв үү? Айгуу л. Энэ чинь шинжлэх эдний сурталчилсан. Оо тийм бэ. Нэг доо танд юм те. Сайн таньдгүй зүгээр яг доод курс хөгт гэдэг юм. Доод курсын. Тий. Тэгэхээр энэ доод курс л гэж шүү дээ. Намын нээлтмэл, намын нэг үзлэлттэй бодлоо бас хийсэн баг та. Яг гоо тийм учраас зөвхөн тайзаал манах хийж байгаа байхгүй юу? Яг гоо Sound of Mongolia нэг юм хэм бол зөвхөн тайз, каркад тэгээд найруулагч маань нөгөө арга хэмжээ найруулдаг, уянгаа захирал маань. Тийм юм цогцороо нэг арга хэмжээ. Нилийн дээр үйт хийжсэн. Тийм үү? Тийм Хэд он? сүүл би чинь 2010 миний бодоор 14 15 13 14 15-ыг хийсэн баг гэж бодож чинь. Тэрнээс хойш Яа нөгөө Unitel-ийг өндөр хийсэн шүү дээ. Тэр Xbox чи би хийжсэн байхгүй тухайн үед нэг. Тэгэхэд чи бас юм хийжлээ. Mobicom хийсэн юу гэсэн? Үгүй манайх ICT-ийн тайзын хийдэг. Тайзын хийсэн үү? Үндсэн үндсэн тайзын нөгөө хүнд юу яах те зочтой нэ. Сайн нөгөө нэг паркт түрүү жил болоо өмнө ч нэг ICT чинь дижитал Монголиа гэдэг нэртэй болсон дээр тэрэн дээр манайх соёлын яамны хэсэг бүүтийг тогтуулсан байхгүй. Тэр нэр амар сонирхолтой болсон. Ажиглал нэг нэг үйл шүү дээ. Тэнгүүд үүднээс ийм хэлээгээл. Энэ дүүрэг маань тэнгүүд нэг цаа танцсан дээр энэ дүүрэг. Блузка яалтан хэмдэ. Блузкагийн diamond ч өөр юмтай учраас хоёр талд ингээд дөрөв ухтаж тав ухтай юм шиг. Гадаа үүдний хөвлөл хийгээд тэгээд 300 мянга суулгаад тэдний багнуудыг бүрчихгүй. 6 мянга нөгөө тэгээ үүдэн болохоор хийлээ тэгээд өсөө ширмтэй хийвстэй хэвчээ. за болсон. Дөр блузка дөр соёлын төвөргөө тайз хэрэглэхгүй юм. Тийм нөгөө цагдаа дээр байсан шүү дээ тэр юм шиг. За соёлын төвөргөө. Соёлын төвдөр ч бас нэг давхраа. Гэтэ нөгөө толны урдд хийлээхгүй хоёр талтай хийлээ тэгээд тэгээ улаан хийвстэй ингээд юм. Тайзны болохоор 13 цагтай наашаараа хийхсэл наад техникээс явчих. Хүн суух юм уу? Тийм 5 хүн суугаад нэг. За сайн байцгаана уу? Сайн байна уу? Сайн байна уу? За ингээд дизайнер Ундрмаагийн маань 2 дахь гэрүүлсэн ажлын байран дээр минь бид хүрэлцэн ирсэн байна. Ингээд түүний ажлын ертөнцөөр нь хамтдаа аялцгаа. За өнөөдөр ямар ажилтаа сууж байна? За өнөөдөр эдийн засгийн формын зурагтаа сууж байна. Ажил ихтэй байна уу? Тий, ойрд жоох ажил ихтэй байгаа. Нэлээ нарийн зурж явах шүү тий. Тий. Ер нь бол бүх тайзуудаа ингэж зурдаг. Энэ хизээ хүлээлгэж ажил. За маргааш танилцуулна ихний скиз зураг. Тий, арга хэмжээнд болохоор төгсөн байгаа. Зураад хэд хонж байна? Ажлын одоо өнөөдрөөс эхэлж байна. Гүйцэл ажил уу? Үгүй, зургийн ажилт өнөөдрөөс эхэлж байгаа. Одоо рендерүүдээ. Тий, ерөнхий зураг зурчаад тэгээ рендерүүдээ хийнэ. Очиж чимээр гарт нь орсон биш зүрхэл гар бүжгэлж байгаа юм шиг. Энэ байрлал нь хаана? За одоо яг бол төрийн ордны эхлээд үндсэн
тайзныхаа зургийг гаргаж байна. Энийхээ дараа салбар оролдоонуудынхаа тайзыг зурна. Тэгээд тогтчлолтод орондоо Олон улсын эдийн засгийн чуулга юм шүү дээ. Монголын эдийн засгийн чуулга. Монголын. Төрийн ордон ч өөрөө өнгөр бол нөгөө хүндэтгэлийн юуны албан газар чинь голцоо бор өнгөтэй байд юм те. Яг ханам өөрөө юм бор модон мэдлэн өнгөтэй байхгүй юу? Тэгээд болж байгаа арга хэмжээнийхээ өмнөд тааруулж бас хийнэ. Бас нөгөө уялдаа өнгөний уялдаа те. Тийм. Яг эдийн засгийн чуулган бол өөрөө үндсэн синхрон өнгөн дээр байдаг учраас. Одоо энэ хар хэсэг нөгөө лед байрлах хэсгүүд үү? Тийм. Яг энэ удаагийн зөвөр эхний гаргаж байгаа эсгээд санаа болохоор ледлэгцээр хий гэсэн санаатай байгаа. Гэтэ бас батлагдах үгүйгээ сайн мэдгүй л л да. Өөр зураг гэж байна. Доогоороо бас юм хөдөлгөөнтэй дүрсмэртэй те. Яг энэ нь бол хизлэлгээ татсан байгаа тийм. За өөр гоё ажлуудаасаа сонирхолтой. За тийм. Ийм их полтертэй чинь маш их ажил хийсэн юм шүү дээ. Сайн нэг төрийн ордон мордонтой нэг гоё юм дэсэн бас нэг сайн ажлуудаас харагдаад тест тэднийг олж үз. Юг үзүүлэх юм уу? Мөнгөн мод шүү дээ. Энэ хэдэн оны вэ? Энэ жилийнх нь. Энэ жилийнх нь. Энэ жилийнх нь тийм рендер зураг гэсэн. Ингээ ерөөхдөө бүх тогтчлтыг хийдэг ба. Орж ирэх үүднээс ахуулаад. Энэ чи дөрийн чатар дээр болсон юм. Дөрийн чатар дээр болсон тийм. Зөв зөв. Тэгэл нөгөө зураг ахуулах самбар те зочид яаж ханаас орж ирээд аль замаар явах уу гэд чиглэлийн хүртэл. Түшиг юм уу нэг ногоон байсан юм уу те? Тий. Ерөнхийдөө мөнгөн модал ногоон гэсэн өрн дээр явдаг. Өөрөө. Энэгээрээ мөнгөлөг юутай те. Тий. Алтан оруулахтай. Үндсэн нөгөө нэг эскизнийхаа эхлээд хар зургийг гаргана. Тэгээд дараа нь 3D-гээр босгодог. Тэгэл хүмүүсийнхаа явах чиглэл хаана пресс центр нь байрлах уу те. Нөгөө хөлийн эргэцээ айгуу чухал те. Тэгээд нөгөө таны асууадсан дээвэр гэдэг нь энийг бид нар нөгөө салхинаас хамгаалж өгсөн байхгүй юу? Тог нь өөрөө хийсч унаад идэг учраас тэгэл хүмүүсийн чиглэлээс ингэ заадаг шүү дээ. Хаанаас хавартал алах уу? Тэгээд үндсэн нөгөө нэг хурлын одоо нөгөө хурлын ажил хичнээн хүн ирнэ гэдэг тоом ондоо тэрнээсээ хамаарал суудлаа хуваарлна гэсэн үг. Яг нь энийг ингээ сайн харах юм бол одоо бүх олон улсын төлөөлөгчдийнхаа бас ингээ нэрийн заагаад өгчтیں۔ Энэ зоон гэсэн бүх суудлын хуваарийн заагаад өгчнө гэсэн үг. Тэгээ ханаас хажууд нэг орчуулдаг хүн байгаад байдаг шүү дээ. Тийм. Одоо эдгээр жишээ нь орчуулгын төхөөрөмжүүд нь бүгдээрээ суучдаг байхгүй юу? Тэгэл ерөөхдөө бүх төвчлөлтийнх нь барилтаа бүх юм заагаад өгчдөг гэсэн. Лобби хэсэгт нь болохоор одоо хаана зураг нь байрлах юм те хаанаас бид нар зураг авах юм тэднийг хүртэл хийж байна. Чамдвал төрийн ордон Шангрила бүх газруудын баг төвсөө зураг байд юм шүү те. Тийм тэг яг хийсээр агаад бүгдийг баг чийжлэг болсон. Тийм. Одоо жишээ нь яг ингээл нөгөө хаана байрлах юм хаана хийх юм те бүгдийг нэг бүрчлэн гаргаад өгчтэй. Одоо нөгөө гэртээ хэсэг нь шүү дээ. Гэрийн ус чи 3-ыг зурсан уу? Аагүй гэрийн хэсгийг болохоор яг нөө ерөнхийд нь харагдах байдлын л зурсан. Гэх юм уу? Тэгвэл чи ч өстө 23 м гэдэг л тий. Тийм, диаметр нь 23 м гэдэг. Том бай. Тийм. Ч одоо хэдэн хантай гэр гэж байна. За тэрнээс тайлж өгдөг. Нөгөө энэ жилийн нэр Мосагийн бэлэн зураг багш тэрийг харуулчих юм уу? Тэгээ. Гэгэм үү юм те? Гэгэм үү. За, Мосагийн тест зураг. Драм дээр болсон баг те? Дөрийн театр дээр болсон. Биш ээ. Соёлын төвөргөн дээр болсон энэ жилийнх нь. Тэгэл тайзнаас нь нөхцөлөд 2-3 янзаар тайзаа гаргаж өгдөг. Тэгээд тогтчлтынх нь зургийн нэг бүрчлэн. Энэ үүдний хэсэг үү те? Үүдний хэсэг нь тийм соёлын төвөргөний нэг бүрчлэн гаргаж өгчдөг байхгүй юу? Хаана байрлах юм. Тэгээд нүчтрээ яриадсан урт нөгөө зам хийсэн. Тэр хэсэг маань ингээд харагдах байдал нь. Ийм урт юугаар алхаж байгаа юм шүү дээ. Тийм, яг
Дөрийн чадраас соёлын төвөргөний үд хүртэл хийж өгсөн. Нийтдээ бараг 30-аад метр орчим болсон баха. Ингээ нэг бүрчлээ өгчдөг зургуудын. Хадгалтай. Соёлын төвөргөө хүртэл 3 дэг болсон шүү дээ. Тий. Яг нь өмнө нь ийм байршлуудынхаа зургийг 3 дэгээр зураад бэлтжтэй. Чи энэ хуучны барилгуудын зургуудыг яаж хэмжээг нь Өөрөө харж байгаа л тэгэл хэмжээг нь өөрөө очиж авдаг. авдаг юм аа? Метрээр авч агаад тэгээ пропорцлоод гаргацдаг байхгүй. Чи тэр нөгөө юуны барилгын архив юм уунаас юм авдаг юм байна те? Үгүй. Бүгдийн дандаа өөрөө очиж авдаг. Тэр илүү бодиттой болчих те? Тий өөрөө яг нөгөө авчвал дараа нь энэ дээр нөгөө хөвлөл янз бүрийн лэдэлэг хэмжээтэй юм тогтоход илүү амар гэдэг байхгүй. Хэмжээний зураг бодит хэмжээ гэсэн үг шүү дээ. Тий. Тэгэл зургуудын зураг өгчөндөө. Барилгын зургийн архивын төвөөс хүмүүсээс бэлэн нөгөө дэвсгэр зураг автокадаар файлаар наваад тийм бил. Би тэгвэл дандаа бүгдийг өөрөө очиж авдаг. Хэмжээг нь авч аваад. Тэгвэл чи яас үзтээ юм байна. Тий. За хурмын арга хэмжээ. Хамгийн сүүлээр мэ харуулчихаа. За хамгийн сүүлээр Өчнөө төрөн байгаа л тэгээд онцлоод те аль нь илүү онцлогтой. Энэ жилийн 6 сарын 30-нд хоримсон. Тэгээ хоримч нь яг нөгөө нэг арга хэмжээгд бол маш олон деталь хэсгүүдтэй тайзнаас наривчлсан те. Наривчлсан тэгээ. Чимгэлэгтэй бах те. Тийм тус-тусдан зургийг гаргацдаг байхгүй. Одоо энэ жишээ нөгөө нэг баталгаа хэлэх хэсэг нь гээд зураг харчин зураг хулгасан. Тийм ингээд тус-тусд нь гаргаад өгчтیں۔ Тайзны хэсэг нь яаж харагдах вэ? Тэгээд Одоо нөгөө хамтад дууштай зориулсан entertainment хэсэг нь тустай бах те. Тийм тустай бүгдийн тус-тусд нь гаргаад өгчтیں۔ Яг нөгөө нэг байршлаараа биш нэг нэгээр нь гаргаад өгчөр илүү амар хүмүүст ойлгох. Гаш ширээг хэлцээсгүй. Одоо энэ нөгөө хөдөлгөлийн хэрэг шүү дээ. Жаа маамнараас ууд те. Гаш ширээний хэсэг. Ингээл гаргаад өгчдөг дөө. Энэ ерөөдөө. Бодит орчин дээр яаж харагдах вэ? Бас бодит зураг. Энэ Асамгэрт болсон арга хэмжээ. Тэгээд судлынхаа нөгөө планыг бас хүмүүстэн гаргаж өгнө гэсэн үг. За ингээд нөгөө нэг эхлээ планаас нь эхэлдэг гэж ярьсан шүү дээ. Ерөнхий планаа эхлээ гаргана. Тэгээд хэдэн үнэтэй ямар арга хэмжээндээ тааруулаад байршлуудаа зааж өгнө. Ерөнхий планаа гаргачаа тэгээд тус-тусд нь рендерд явчихдаг байхгүй. Тэгээд зураг хавлах самар нь яаж харагдах вэ? Бас нөгөө тогтчлтын зарим Bloomberg ярих шүү дээ. Энэ худалдаа гэрчлийн банкны 30 жилийн арга. За. Тэгэл хаана байрлах вэ? Тус-тусд нь гаргаад тус-тусд нь хайзыг бас харуулцдаг гэсэн. Гаргаад өгсөн. Тайсны хөдөлгөөн гоё шүү дээ. Энд тэгээд данлээ дэлгэцээр шийдсэн арга хэмжээ байгаа. Ингэждэг. За тэгээд Чи нөгөө графикаар төгссөн болохоор дэлгэцнийхаа бас графикууд ээж байгаа тий. Тийм дэлгэцнийхаа бэкграундуудыг хамт бэлдэнэ. Тэгээд хамгийн сүүлд хийсний гарамж бас харуулж та. Юуны тайзан дээр ажилласан. Гонзон жилийн. Энэ юу юм бэ? Энэ нөгөө нэг тоглолтын тайз ахгүй сарын тавд гэсэн. Тэгээд яг би нөө амар их зураг гаргаж байгаа тэндээсээ батлагддаг гэдсэн шүү дээ. Тэг ингээ скет зургуудаа нэг зүүлж байгаа. Тийм. Одоо ингээд тоо ширхгээр нь бас гаргаж та лэдэлгцийнхаа. Энэ лэдүүдийн тоо юм уу тий? Тийм лэднүүдийн тоо. Хуваагаа зурсан шүү дээ. Хичнээн ширхлээд орох уу гэд тус-тусд нь гаргацдаг байхгүй. Тэгэл дээрээс гарсан лааны тий тавьд өгчин. Тэр энэ зургийг нь явчихдаг. Чи бүр гэрлийн өнцөг мөцгөө хүртэл яцсан биш тий. Тийм бүгдийг харуулад зурчдаг. Тэгээ гаднах тогтчлт гэдэг ингээд өгчдөг байхгүй. Audio Jungle. За, Design Box нэвтрүүлгийн хамт олон маань Sound of Mongolia компанидэр үйлчилсэн юм байна. Таймахта сайхан урьж байна уу? Сайхан. За, танай компаниас урган гарсан нэгэн дизайнер бүсгүй манай нэвтрүүлд орсон байгаа. Ундраа маань. Тэгээ ундрагийн ажлын гараа эндээс эхэлсэн байдаг та тэгээд тэр тухайгаар өөрийн танилцуулаад яриагаа эхлэе.
За дизайнер Ундрман маань сургуулаа төгсөөд манай залуучууд продюсераа нэг юм хурдтай их хөөрхөн сэтгэдэг охин байна гэд анх танилцуулж исэн. Тэгээд Ундраатайгаа бид нар 2010-ад оны эхнээс эхлээ бид нар ажиллаад их олон том зүйл дээр ажиллаж исэн л да. Ундраа маань нэг онцлог чанар байдаг. Продюсерийн, кураторын эскизийг маш хурдан амьлуулж чаддаг тийм хурд сайтай дизайнер. Ягаад тэгэхээр ялангуяа тайз дэлгэцийн болон entertainment салбарын дизайнер бол хурд сайтай байх хэрэгтэй. Мөн конструкцийн сэтгэлгээ их хурдтай байх хэрэгтэй. Тэр чадвар дээр бол их онцлог эрэгтэй хүн шиг тийм дизайнер хурдтай бүсгүүлтэй. Ундраа маань бид нар 2013 оны монголчууд л анх удаа л 800 жилийн дараа бид нар нэг чухал үйл ажиллагаасан. Тэр нь юу гэхээр их хуралтай байдлаар сэдвээр Монгол улсын ерөнхийлөгчийн тонгорыг ард түмэнтэйгээ мөн гадны хүндэт зочид төрөн нийгэмд ажил үсэрээ гарсан ахмадуудтай хамт бид нар Монгол улсын ерөнхийлөгчийн тонгор хийсэн. Тэр тонгорын эскиз модель дээр мөн АСЕМ-ийн Монгол улсыг Аз Европт сурчлах тэр том саммитээр бид нар бүх формуудын дэглэлд гүйцэтгэлийг хийжсэн. Тэрэн дээр бол ялцчгүй бид нар маш асар богино хугацаанд тэр тайз, дэлгэц, тэр хурлуудын нэгийг гаргахын тулд биднэрт хурдл хамгийн чухал байсан. Хурд сэтгэлгээ чухал байсан. Тэгэхээр Ундрмагийн гол онцлог бол хурд сэтгэлгээ мөн продюсер, кураторын гүйцэтгэлийг шаардж байгаа зүйлийг ойлгож чаддаг дизайнер. Энэ мэрэгжил маань өөрөө Монгол улс дээр ивент дизайнер гэж авдаг юм билээ шүү дээ. Өөрөө тэгж нэг яриадсан. Дизайны салбар бол өөр агуулдаг. Дизайн урлаг энэ бол маш том одоо нэгдүгээр шинжилгээ ухаан гэж болно, хоёрдугаарт их том урлаг гэж үзэж болно. Энэ дундаа бол одоо сүүлийн 30-аад жил одоо Монголд үүсэж байгаа entertainment салбарт бол ивентийн төрөл орж ирсэн. Ялангуяа 90-ад оны эхнээс за ер нь бол 90-ад оны сүүлээс орж ирсэн гэж болно. Анх бид нар 2002 оноос Sound of Mongolia компани зохион байгуулалт бид нар бол гадны одоо энэ улсуудын ноу-хау технологиудаас суралцж ирээд нэгдүгээрт зураг, эскиз, төлөвлөлт, төлөвлөгөө гэж орж ирж байгаа. Тэгэхээр энэ дээр ялцчгүй дизайн салбартаа уялдаж байгаа. Миний багш гэж байхгүй би багшаа гэж боддог хүн болохоор энэ дөөрийн эрдмийн театрын гамбаах тэгээ нэг нь таныг гэж та хоёрыг хэлж илээ. Одоо анх бүх аавсхий заасан одоо энэ шоу entertainment ивентүүд болон шоу тоглолт болон энэ олон том арга хэмжээний хүлээн авалтууд юм ингээд сурсан ингээд. Тэгээд өнөөдөр таныг зорж ирсэн байгаа. Яг уу дөөрийн театрын ерхий зураач Монгол Улсын урлагийн гавьсгалт Ганбаатар бол өөрөө 2 дахь бараг цаашлаа 3 дахь ч юм уу те үеийн их сонгодог урлагийн төлөөллийн гэр бүлийн хүн л дээ. Ганбаатар зураачийг би бас өөрөө багшаа гэж боддог. Ягаад вэ гэхээр энэ дөөрийн урлаг балетийн сонгодог урлагт бол яалтчгүй л одоо Ундрбаадч тэр манай хамт олондч тэр миний биед бас одоо их нөлөөлөл үзүүлсэн хүн гэж болно. Ягаад вэ гэхээр Ганбаатар зураач маань өөрөө өрнийн болон дорны соёл урлагийг бол ойлгосон тийм уран бүтээлч өөрөө бас их олон зүйл уншдаг. Тэрийгээ бас уран бүтээлдээ илэрхийлж гаргаж чаддаг уран бүтээлч байхгүй юу? Миний хувьд бол би бол эхний мэргэжил бол инженер механик учраас энэ салбарт ороход амралтай. Ягаад вэ гэхээр начтаатны геометр гэл одоо тэрийг өгчээж бид нар чи одоо ер нь нэг жоохон нэг оюутан насанд бол нэг дисконд орох эрхээ авч баг авдаг байсан тийм хүнд хичээл байдаг л да. Хүнд мөртлөх сонирхолтой. Одоогор бол 3D одоо гэж яриад нь штэ тий. Тэрийг бид нар гараад зурдаг байсан. Тэн дотор одоо огтлуудыг хийгээд тэр цэгийг олдог багш нарын тий. Тийм учраас одоо бол шинжилгээ хөгжөөд компьютер одоо энэ олон юунууд програмууд гарч чадсан шүү дээ. Бид нар бол жинхэнэ бодитоор одоо миллиметровк гэдэг цаасан дээр мөн одоо батам цааснууд дээр л зурдаг байлаа шүү дээ. Та хэд баг Монголын анхны бүх энэ шоунуудыг 3D-гээр тайлсныхаа ясан компани баг тий баг биелдэг гэж ойлгодог. Яг хөө бид нэр одоо миний инженер маань болохоор авчирсан.
ер нь бол төлөвлөлт гэж ярьдэн шүү дээ. Тийм учраас бид нар зураггүй бол бид нар ямар ч хэдүүлэг хийж чадахгүй. Шоу бизнесийн хамгийн чухал зүйл бол Скиз тий. скиз. Тэгээд дээр нь шоу бизнес өөрөө одоо хүмүүс ингээл янз бүрээр л ярьдаг л да тий. Синтезлэг энэ одоо юу гэдэг тий янз бүрийн тийм шоу нагддаг. Хамгийн гол чухал бол одоо техник технологи л байдаг аахгүй. Техник технологи бол инженерчлэлийн суурь дээр л явдаг ийм салбар л да. Бас миний мэдхээр хамгийн том ажилтгуулын талбай дээр бас нөгөө нэг 30-тай 3-7 молгооны тайз байсан баг тий. Тэрний зураач бол одоо түрүүний хэлсэн Ганбаатар зураач ажилласан. Тэрэн дээр манайхан бүх гүйцэтгэлүүдээ хийгээд мөн тэрэн дээр ундраа маань дотоод төлөвлөлтийн техникийн зурглуудаар ажилладаг байсан. Тэгээд ASEM миний мэдхийн шүү. ASEM дээр бол асар олон ажил хийсэн байна. ASEM-ийн одоо тэр тайлбарлагдсан бүх юмыг бол яг одоо продюсер, кураторын яг дор ажилласан дизайнер байж байгаа. Арга хэмжээний тайлбарч бүгд өөр өөр гэсэн онцлогтой. Эднэрийн дунд ялгаараа гаргаж одоо та хэд бодвол зохиолоо ч юм уу юмнуудаа гаргадаг баг. Тэний онцлогуудаас нь ярил тий. За онцлогуд гэхээр тухайн захиалагчаас нэгдүгээр тий. Бид нар Монголын эдийн засгийн форум их гэж байна уу, олон улсын форумуд их гэж байна уу тий. Тэр форумуд маань өөрсдийн брэнд бук хийдэг дэг жигтэй байж байгаа. Мөн зах зээлээс шалтгаална тий. Бид нар нийтийн дууных байна уу, сонгодог урлаг тий, опера байна уу, мөн рок поп ч юм уу тий. Тэр зах зээлээсээ болно. Мөн тэр захиалагчийн хүсэлтийн дагуу бүх зүйлээ хийж байгаа. Tas шоу тоглолтууд сайгүй стжон гадаа талбай задгаа миний мэдхийн баг бүх шоу онцлогтой шоу бизнес гэдэг бол тэгэл тэр зүйлээс шалтгаалаад нэгдүгээр хэмжээ тий хэдэн хүн зориулсан одоо Шингэрэлад байна уу, эсвэл стадионд байна уу, эсвэл одоо аливаа нэг аймгийн 100 жилийн наадам байна уу тий. Тэндээс шалтгаалаад бүх одоо нэгдүгээр брэнд бүкээ гаргахаас эхлүүлээд тэр нутаг орны соёлыг мөн тэр захиалагчийн өгч байгаа одоо бичвэр буюу аннотациудыг авч байгаа бид яаж хэрхэн ажиллах уу гээл тэр бүх зүйлээсээ ажиллана л да. Манай багийн онцлог нь бол нэгдүгээр бид нар мэрэгжлийн соёл судлаачтай найруулагчийн баг тий. Дээрээс нь кураторын баг, тэгээ дээрээс нь зөвлөхүүдийн уран сайхны баг ажиллаж ийж, дизайнерын баг ажиллаж ийж, тайзны дэлгэцийн техникийн инженеруудын баг ажиллаж ийж, одоо төгсгөлд нь одоо хантайшруулын 100 жилийн наадам ч юм уу тий. Энэ арга хэмжээ маань одоо тэр төмөө олонд хүрдэг л онцлогтой да. Та дундраата жишээ нь гэдэл ажиллаа ярихад тааш уцаар яриад ойлголцдог гэдэг жил шүү дээ. Олон жил хамт ажиллаад таас айгүй сайн бэлдсэн байх шүү. Яг хөө тэгэл нөгөө шинэ орж ирж байгаа болсон хүчнийг дадлагжуулна, сургана. Би бол зүгээр л набруск эскиз зураа шийдчихэж байгаа ш. Тэгэнгүүт продюсер яг юу хүсэж чинь те тэрийг ойлголцол юм. Мэдээж бас тодорхой хэмжээний цаг хугацаа орно те. Тэгээд түрүүн Ганбаах гэдэг шиг тэр олон зураач нартай өшөө дээрээс нь манай багийн найруулагч маань өөрөө бас яг энэ төвлөрсөн арга хэмжээний шоу контентын тийм мэрэгжлийн найруулагч учраас болж өгвөл бид нар ч нөгөө ягаад маш хурдан гардаг гэхээр мэрэгжлийн баг цугларсан тохиолдолд гүйцэтгэлийн баг тий. Одоо бараг ганц эмэгтэй юм биш үү танад? Ер нь бага харжуултал ажиллаж байгаа юм шүү дээ. Ер нь ихэнх нь ирчүүд гэхдээ нөгөө найруулга, дизайн бас нөгөө найруулагчаас шалтгаална шүү дээ. Найруулагчтай ойлгох дизайнер гэдэг ч юм уу тий, чимэглэлийн баг гэднэр тий, декоратив баг гэднэр гэдэг. Ер нь бол яг ихэнх нь ирчүүд, залуучууд байдаг. Гэхдээ яг нэг ирчүүдтэй ажилласан шиг нөгөө эрэгтэй хүний нэг муухан эр хүнээс дээр эмхтэй гэж ярьдэн шүү дээ. Тэгж бас нэг тиймэрхүү л баг. Гэхдээ нөгөө хурдтай болчдөг, хүчтэй болчдөг, хүчрхэг болчдөг байхгүй. Угаасаа цаанаасаа нөгөө бид нар чинь ингээд нэг цаг хугацаатай уралдаж явдаг. 1 секундын төлөө бид нар ажилладаг л байхгүй. Entertainment салбар гэдэг чинь шоу бизнес. Жишээлбэл одоо ингээд яг 11:40-д морин цаг эхлэхэд л наадам эхэллээ шүү дээ. Тэгэхэд яг морин цагийн тэр секунд дойлын төлөө бид манай хамт олон ажилладаг байхгүй. Тэгээ энэ тайз дэлгэцийн юм ажилласан голцоо шөнө хийгддэг тий. Ер нь бол 2 4 7 л гэж үгээд шүү дээ. 2 4 7. Тэгээд бидний хэлдэг зүйл бол хүн өөрөө өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Мөн боломжийг ч олсон бол боломжийг дандаа түгэх ёстой гэдэг нэг үг гэдэг л дээ. За баярлалаа. За. Дизайн боксын энэ удаагийн дугаард нэлээд онцлогтой зочин маань оролцлоо.
ивент дизайнер Ундрмаа маань орслоо. Ингээд урилгын маань төлөө авч нэгдүгээр болцсон. Чин сэтгэлээсээ баярлалаа. За баярлалаа. Өрсөн маш баярлалаа. За баярлалаа. Тэгээд цаашдынх нь одоо ажил бүтээл уран бүтээл өндөр амжилт хүсье. За баярлалаа. За. Дараагийн дугаараар иргэн уулзцаа.